Гишүүдээс бүлэг хуралдаа гэсэн саналууд маш их ирж байгаа. Тэгэхээр миний хувьд бол бүлгийн даргын хувьд эхлээд удирч зүйл зааш хурлах хэрэгтэй гэж үзэж байгаа. Удирч зүйлээр хурлж ээж улс төрийн бас нэг тодорхойл гарах хэрэгтэй, улс төрийн дүнлэл гарах хэрэгтэй шүү дээ. Одоо бид нэр улаан шугамнаас хитэрчлээ. Асар хүнд байдал орлоо. Яг үнэхээр урд өмнө нөгөө төрийн зовлон гэж яриад идэгсэн бол намын зовлон төрийн зовлон гэж яриад идэгсэн бол үнэхээр одоо төрийн зовлон болж хувирлаа шүү дээ. Тэгэхээр удирч зөвлөлийн хурлыг эхлээд зарлагдсан ийм шаардлагыг бол тавьж байгаа. Удирч зөвлөлийн хурл зарсны дараа нийт гишүүдийнхээ 68,000 гишүүдийнхээ одоо бүлгийн хуралдаа нэг хийгсэн ийм л бодолтой байж байгаа. Удирдах зөвлөл одоо бүлгийн хуралдаараа намын одоо яг улс төрийн асуудлыг хилцэх юм уу? Тэг ямар нэг шийдвэр гаргах юм? Ямар зорилгоор хуралдуулах ёстой гэж та үзэж байгаа? Ер нь энэ нөхцөл байдлыг бас дүгнж харах хэрэгтэй биш шүү дээ. Зүгээр миний нэг игдүү хүрээд байгаа асуудал бол гівгэнт нүүрсний асуудлуудыг парк гэдэл нь гаргаж ирээл. Тэгээ одоо бидний нэг ядалдаг нэг асуудал үүсгэдэг нийгмийг хөдөлгдөг асуудал маань бол нүүрсний асуудал болоод хувирчлаад. 2 жилийн өмнө шахуу энэ асуудал яригдсан уу? Яригдсан шүү дээ. Нүүрсний хамгийн том асуудал хамгийн анхны хяналтын сонсголыг хэн ахалсан юм? Хэн ахаллаа? Би ахлаад хийгээ үздэй. Энэ нүүрсний гадаа жагсаал болоод явж исэн. Жагсагчид ордон руу ороход бэлэн байсан. Нүүрсний сонсгол хийгсэн саналыг улсын их хурлд гаргасан. Нүүрсний сонсголыг удирдах хүн байхгүй байсан шүү дээ. Тухай зандан шатар дарга надад санал хийлээд за баг нэг айлхан шиг над нүүрсний удирдаад аваа явуучих гэсэн сэтгүүлчд орж исэн тий. Санаж байгаа үз. Лодаа самбуу өнрөө эднэр орж исэн. Шаардлага тавьсан. Нээлттэй явуулъя гээд. Тухайд хуулийн дээр юу залтаа байсан бэхээр зөвхөн улсын их хурлын гишүүд хилж улсын их хурлын гишүүд асуулт асуул гэсэн байсан шүү дээ. Тэгээ гадаа бүх асуудал ингэж байхад нийт ард түмний хүрээнд мэдээллийг өөх шаардлагатай байхад чинь бид нар юу дотроо дахиад одоо улсын их хурлын гишүүд энийг асуудлаа ярьд юм бэ. Гадаад ганнаас хүмүүс оруулъя л да. Тэр өнрөөг оруулъя л да. Тэр лодоог оруулъя л да гэж яагаад би хууль зөрчөөд оруулсан шүү дээ. Тэгээд сонсгож явсан. Өглөөсөн цагаас орой сонсгож явсан. Тэгээд миний хажууд нэг өндөр залуу байсан. Багийн гишүүнээ та хууль зөрчлөө шүү. Гаднаас хүн оруулж ирлээ шүү гэж хэлсэн шүү дээ. Нэг өндөр залуу. Хамаагүй би хууль зөрчин ч хамаагүй намайг тэр цэцтэн өгөөрөө би тэр одоо нээлттэй сонсголыг явуулаад энэ нүүрсний асуудал нийт улсын хэмжээний болчиход байх чинь бид нар одоо энд нэг хэдэн улсын хурлын гишүүн хулгайчаараа дуудуулчаад асуудал шийднэ гэж юу хийсэн тэр гадны хүмүүсээ оруулж ирээ сэтгүүлчрээ оруулж ирээ гэдээ хуулиа зөрчөөд оруулж ирсэн шүү дээ. Нээлттэй сонсгол явсан шүү дээ. Өглөө 9 цагаас орой 9 цагаар хүртэл явж ирсэн. Дараа нь зандан шатар дарга айгуу сайхан одоо асуудал удирдлагад орж өмсөх нь тэгж үсэх нь холбоо байсан шүү дээ. Хэрвээ нүүрсний сонсголыг яриад нүүрсний сонсголын хүрээнд одоо энэ нүүрсний сонсгол чинь нэг хөндөө ингэж чулууддаг нэг тийм одоо чулуу болж хөврлөө шүү дээ. Төрөний чуулган дээр төрөний улсын их хурл дээр 10 гаруй гишүүн баха нүүрсчин бодлого заарсан тий 17 тий 17 гишүүнээс одоо өнөөдөр улсын их хурлд орж ирсэн хэд вэ? 1-2 л орж ирсэн баг. Бус нь орж ирэх баха. За тийм баг. Энэ тухайд юу байсан гэхээр маш олон гишүүнийг дахин сонгохдохгүй болтол нь нүүрсээр нүдсэн шүү дээ бид нар. Тэр 17 гишүүн дотроос орж ирэх болцоотой гишүүд байсан шүү дээ. Энэ одоо нэг ядалдаг юу болж хөөрлөө шүү дээ. Хэрэгсэл болж хөөрлөө шүү дээ. Хэрвээ нүүрсний сонсголоо яри гэж байгаа бол яри. Би одоо хамгийн анхны одоо юу хийж исэн? Хяналтын сонсголыг хийж исэн. Тэрний ард дээр нь нүүрсний сонсголыг энэ хоёрт адилхан одоо хамт суугаад хийж ил байсан. Хэрвээ яри гэж байгаа бол одоо бүтэн яри л дээ. Одоо өнөөдөр оптик гэрэнсээ авах яри. Оптикээс яагаад нүүрсний сонсгол хийхэд нууц гэрээ тэгээд дарагдаад үлдсэн юм. Хэдэн төгрөгөөр хийсэн тэрийг. Эзэн хэн байсан? Хэдүүд тэрийг одоо ярил л да. Яагаад тэрэгнээс эхлэх байгаа юм тэгвэл хэдэн төгрөгөөр хийсэн тийм үү? Ямар зөрөөтэй үнээр хийсэн? Тэр зөрөө нь хаашаа явсан юм? Явсан юм уу яваагүй юм уу? Хэдүүлээд энэс эхлэе л. Дээрээс нь өнөөдөр Зандан шатар гэдэг ерхий сайд маань тухайн үед 6 жил хурлын дарга хийсэн. Энэ 6 жилийн их хурлын дарга хийгээд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүн байх хугацаанд энэ олон аптек гэрэн зургдсан шүү дээ. Одоо өнөөдөр тухайд яагаад гаргаж ирээгүй юм? Тэгээ одоо өнөөдөр ингээд чулууддаг нэг сайхан одоо хүн авчид ядалдаг юм хэрэгслүүд болгож бас болохгүй шүү дээ. Одоо Монгол Ардын нам 2 ч удаа нүүрсний сонсгол хийсэн биз дээ. Энэнгээс олж авсан баримт та хууль нийтийн байгууллагууд нүүрс шалгуулж ирсэн үү? Тийм боломж байдгүй юм уу? Зүгээр өөрсөндөө одоо мэдээлэл цуглуулчаад энэ асуултыг би бас танаас буцаад асууя л да.
Тухайн үеийн нүүрсний одоо өчнөө сонсгол хийсэн, их баяр ахлал хийсэн тэр материалыг тэгээд хууль хяналтын байгууллага авсан юм уу? Авахулсан юм уу? Тухайн улсын их хурлын дарагч нь тэгвэл юу хийж ирсэн юм? Өнөөдрийн ерхий сайд чинь тэгвэл юу хийж ирсэн юм? Тухайн үед одоо эрх мэдэл хөрөх байсан бол ерхий сайд болчоо өнөөдөр тэгвэл нүүрсийн асуудлыг гаргах гэж байгаа бол бүр томоор нь гаргаа хэдүүлээ. Хэрвээ нүүрсний асуудал гаргах гэж байгаа бол ер нь цаашдаа хэдүүлээ нүүрсний асуудлыг гаргаад явъя л дээ. Энэ буруу биш. Энэ тал дээр бол дэмж байгаа. Хашаас явъя. Хамгийн гол нь өнөөдөр нэг асуудал байгаа ш би яриад байгаа. Гүйцэтгэх засаглал гэж бидний өнөөдөр хүртэл арчилсан одоо энэ нийгэм арчилсан Монгол улсад улсын их хурлын гүйцэтгэх засаглалаа байгуулад гүйцэтгэх засаглалт нь цаашаа үйл ажиллагаа явуулах хичээтэл буцаж эргэж гишүүдэд намдаг. Би эртээ хэлсэн ш түүрх шиг болох ч юм уу? Инсэл шиг болох ч юм уу? Ерөнхий сайд өөрийнхөө эрх мэдлийг дарангуулад улсын их хурлын гишүүдийг дуурсны намдаг болох ч юм уу? Их хурлын дараагийн намдаг болох ч юм уу? Өөр хэнийг намдаг болох ч юм. Энэ ч гол асуудал байхгүй.